За өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт улсын хурлын гишүүд олонхын саналаараа Эрдэнэтийн засгийн газрыг огцруулсан. За тэгвэл энэхүү шийдвэртэй холбоотойгоор олон улсын валютын сангаас дараагийн шатны санхүүжилтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахар болсноо Монгол банкд мэдгдсэн байна. За энэ бол улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж мэдэх өнөөдөр гарсан таагүй мэдээлэл байлаа. За өнөөдөр Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хурал боллоо. За хуралд удирдах зөвлөлийн 33 гишүүнээс 30 нь оролцсон байна. За уг хурлаас Монгол Ардын намын баг хурлыг 9-р сарын 25-нд хуралдуулах шийдвэрийг гаргасан байна. За мөн Ардын нам дотор үүсэт байсан үл ойлголцлын асуудлыг хилцэж нэгдмэл байр суурьд хүрсэн байна. За өнөөдөр 4-р цахилгаан станцын хашаанд байрлах дэд станцад гал гарч онцгой байдлын алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд галын дархалтыг зогсоолсон байна. За галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй юм. Монголын нууц товчоог 108 м-ийн урттай эсхийн дээр зээх чирмэл ойдлоор уралсан бүтээлийг өнөөдөр Сүхбаатарын талбайд олон нийтэд танилцууллаа. За Генесийн номонд бүртгүүлэх энэхүү гар урлалын бүтээлийг 5000 гар урчууд уралсан байна.